За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэдээлэлээ. Өнөөдрийн хичээлээр урамсгалын өөрчлөлт дасан зохицохыг хөдөө аж ахуй, ус, хот суурины жишээн дээр судална. Энэ хичээлээр салбар бүрийн эрсдлийн ялгааг ойлгож, бодит хэрэгжих шийдэл боловсруулах логиктой танилцах явдал юм. Хичээлийн явцад бид хөдөө аж ахуй, ус, хот суурины гол эрсдлүүд, тэдгээр тохирох дасан зохицох арга хэмжээнүүд мөн шийдлийг хэрхэн үнэлж сонгохыг үзнэ. За энэ сэдвийн зорилго нь урамсгалын өөрчлөлт дасан зохицох онол зарчмыг хөдөө аж ахуй, ус, хот суурины салбарын бодит нөхцөлд хэрхэн хэрэгжүүлэхийг системтэйгээр ойлгох явдал юм. Салбар бүрийн эрсдэл, эмзэг байдал, дасан зохицох чадварыг уялдуулан үнэлж, бодиттой хэрэгжих боломжтой дасан зохицох шийдэл боловсруулах чадварыг оюутнууд эзэмшнэ. Энэ модуль нь уур амьсгалын эрсдлийг салбарын онцлогоор нь ойлгож, эрсдлийг аюул өртөлт эмзэг байдал гэсэн уялдаатай логикоор үнэлэх чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ. Оюутан нь хөдөө аж ахуй, ус, хот суурин зэрэг гол салбаруудад тохирсон дасан зохицлын шийдэл боловсруулж, тэдгээрийг үр дүн, хэрэгжих боломж, шударга байдал, урт хугацааны тогтвортой байдлын шалгуураар үнэлж сонгох чадвартай болно. Нэг ижил аюуланд салбар бүрт өөр эрсдэл үүсгэдэг. Учир нь өртөлт ба эмзэг байдал нь ялгаатай. Хөдөө аж ахуй салбарт ган ургац болон мал аж ахуйд нөлөөлөх бол усны салбарт бол усны хомсдол ба үер ихсэх, их хотын бүсэд дулааны арал үүсэх, мөн эрүүл мэнд, дэд бүтцэд голчлон нөлөөлнө. IPCC-гийн үнэлгээгээр ус хүндэл ба эмзэг байдал хурдтай өсөж байна. Нэг загвар бүх салбарт тохирохгүй. Учир нь системийн бүтэц. Нөөцийн боломж өөр бөгөөд буруу шийдэл нь богино хугацаанд ашигтай мэт боловч урт хугацаанд эрсдлийг ихсгэх, шинэ эмзэг байдал үүсгэх, эсвэл өөр салбар, өөр бүлэгт хохирол учруулах үүсгэх эрсдэлтэй. Салбарууд хоорондоо уялдаатай тул нөгөөг хэлхээсээр өөрчилдөг. Иймээс дасан зохицлыг хөгжлийн бодлоготой уялдуулж, олон талын ашигтай, урт хугацаанд тогтвортой шийдлээр төлөвлөх шаардлагатай. Хөдөө аж ахуй уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг салбарын нэг бөгөөд ган хуурайшилт, температурын огцом хэлбэлзэл, хур тундасны гормын өөрчлөлт, хортон өвчний тархалт зэрэг эрсдэлт өртдөг. Монголын хувьд зуд ба гангийн нийгмэл эрсдэл онцгой өндөр бөгөөд 2023-2024 оны зуудын үед 8 сая гаруй толгой мал хоригдсон тод жишээ юм. Эрсдлийг үнэлэхдээ аюул өртөлт, эмзэг байдлыг хамтд нь авч үзэж, өндөр эрсдлийн бүсийг тодорхойлно. Дасан зохицолд уур амьсгалд ухаалаг хөдөө аж ахуй, тэсвэртэй сорт, тариалалтын бүтэц өөрчлөх, бэлчээрийн зөв менежмент, эрт сэрэмжлүүлэг, даатгал зэрэг багц арга. Усны салбар уур амьсгалын өөрчлөлтөд усны хомсдол, үер, аадар бороо, ууршилтын өсөлт, мөн өслөгийн увралтаас үүдэх, төр зуурын өсөлт ба дараах бууралтаар илэрч буй эрсдэлтэй тулгарч байна. IPCC-гийн үнэлгээгээр усны хүчгийн өөрчлөлтийг салангад бус системийн түвшинд авч үзэх шаардлагатай. Иймээс дасан зохицол нь нэгдсэн усны нөөцийн менежментэд тулгуурлаж, ус хадгалалт, хурын ус ашиглалт, үерийн эрсдлийн менежмент, мөн усны эрэлт ба нийлүүлэлтийг хэмнэлт, дахин ашиглалт, алдагдлыг бууруулах замаар зохицуулахад чиглэнэ. Ус эрчим хүч хүнс хоорондоо нягт уялдаатай тул нэг шийдвэр нь олон талын ашиг авчрах эсвэл зөрчил үүсгэх боломжтой. Иймээс усны бодлогыг салбар хоорондын уялдаатайгаар төлөвлөх нь зайлшгүй шаардлагатай. Хот суурин нь уур амьсгалын өөрчлөлтөд дулааны арал үер, ус зайлуулах системийн ачаалал, эрүүл мэндийн эрсдэл, дэд бүтцийн эвдрэл зэрэг олон талын эрсдэлтэй тулгарч байна. IPCC-гийн үнэлгээгээр хотуудын өртөлт ба эмзэг байдал ялангуяа албан бус суурьшлийн бүсэд хурдтай өсөж байна. Иймээс хотын дасан зохицол нь дулаанд тэсвэртэй хотын дизайн, ногоон дэд бүтэц, ухаалаг ус зайлуулах систем, уур амьсгалд тэсвэртэй дэд бүтцийг хамтд нь хэрэгжүүлэхэд чиглэнэ. Гэвч эрсдэл нийгмийн бүлгүүдэд тэгш бус тархдаг тул дасан зохицол нь иргэдийн оролцоо, үйлчилгээний тэгш хүртээмж, эмзэг бүлэгт чиглэсэн хөрөнгө оруулалтад тулгуурласан шударга байх ёстой. Дасан зохицлын ямар ч арга хэмжээ нь нэг талдаа ашиг өгөхийн зэрэгцээ, нөгөө талдаа сөрөг нөлөө зөрчил дагуулж болох тул бүх нөлөөг хамтд нь бодолцох шаардлагатай. Иймээс шийдлийг зөвхөн сайн санаа, гар бус, үр дүн, хэрэгжих боломж, зардал, шударга байдал, урт хугацааны
давхуртай байдлаар шүүн сонгох ёстой. Судалгааны дүгнэлтүүдээр хөдөө аж ахуй, улс хотын салбарууд өндөр эрсдэлтэй хэвээр байгаа бөгөөд салангид уялдаагүй төлөвлөлт нь буруу дасан зохицол үүсгэж, эрсдлийг улам нэмэгдүүлэх аюултай тул ойрын хугацаанд нэгдсэн уялдаатай шийдвэр зайлшгүй хэрэгтэй. За энэхүү сэдвийн агуулгыг дүгнж хэлэх юм бол дасан зохицол зүгээр нэг арга хэмжээний жагсаалт бус салбарын онцлог тулгуурсан шийдвэр гаргалт бөгөөд нэг загвар бүх салбарт тохирохгүй. Энэ эрсдлийг аюул, өртөлт, эмзэг байдлын уялдаагаар үнэлж дасан зохицох чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөх ёстой. Хөдөө аж ахуй, ган, зуудын нийлмэл эрсдлийг бууруулах, усны системд хомсдол, үер, ууршилт, мөсөлтгийн өөрчлөлтийг хамтд нь авч үзэх. Харин хот суурьнд дулааны арал, үер, эрүүл мэнд, дэд бүтцийн эмзэг байдлыг бууруулах нь гол зорилт юм а. Эдгээр салбарууд хоорондоо нэгт уялдаатай тул нэг салбарын шийдэл нөгөөд ашиг эсвэл зөрчил үүсгэж болшгүй бөгөөд уялдаагүй шийдэл нь буруу дасан зохицол болж эрсдлийг нэмэгдүүлэх аюултай. Иймээс шийдлийг заавал үр дүн хэрэгжих боломж, зардал, шударга байдал, урт хугацааны доктортой байдлаар зэрэг үнэлж ойрын хугацаанд хэрэгжих бодит багц шийдэл сонгох шаардлагатай гэж үзэж байгаа. За ингээд өнөөдрийн хичээлийг анхааран сонсон та бүхэндээ баярлалаа.